байцгаана хүүхдүүдээ эрүүл мэнд хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр томуу тус төвчний талаар ярилцах болно. Томуу тус төвчин нь амьсгалын замын цочмог халдвар төвчин. Томуу тус төвчин нь толгой өвдөх, халуурах, ханиалгах, найталгах, хамраас нус гоочих зэрэг шинж тэмдгээр илэрнэ. Хүүхдүүд та нар дараах бичлэгээс өөрийгөө хамгаалах талаар мэдэж аваарай. Энэ бол сайн жав. Тэр өглөө эртлэн босож хичээл сургуульдаа явахдаа гар нүрээ сайтар самдаж угаадаг. Амаа бас хамраа сайн зайлдаг. Тэр дандаа дулаан хувцаслаж, амны хаалтааж, марталгүй зүүж 2 цаг тутамд амны хаалтаа солиж хичээлдээ явдаг. Харин энэ бол муу жав. Тэр орой амтахгүй, бас өглөө босохгүй, хичээлээсээ хоцрон гар нүрээ сайн самдаж угаалгүйгээр амны хаалтч зүйлгүй хичээлдээ явдаг. Томоогийн А хүрээний H1 N1 шинэ халдвар авсан үед ердийн томоогийн шинж тэмдэг болох гинэт бие хямрах, халуурах ба бие эвгүрхэх, хамраас нус гоожих, ядрах, бие сольдох, хоолнд дургийцэх зэрэг шинж тэмдгүүд давхар илэрж болно. Энэ өвчинг тусахын тулд бид юу хийх вэ хүүхдүүдээ? Ханиад томоог хүрсэн тохиолдолд амны хаалт зүүж, бусдаас яаралтай тусгаарлаж, сургууль цэцэрлэгтээ явуулгүй гэртээ байгаарай. Өрхийн эмчтэй яаралтай уцаар хандаж, эмчийн заврын дагуу эмчилгээгээ сайн хийлгээрэй. Хүүхдүүдээ та нар давас, сарван, сод, саримсны эдгээр улсанлуудаар өглөө болгон амаа 10 хоногоор ээлжлэн зайлж байгаарай. Хүүхдүүдээ анги танхим болон гэртээ жигтэй цэвэрлэгээ хийж 2 цаг тутамд агааржуулж саншиг. Тэжээлэг хоол хүнс хэрэглэж хичээл амралтаа зохицуулан сайн амарч буцлагсан сүү, аарц, анис, жацраг нь халуунаар нууж байгаарай. Хүүхдүүдээ бичлэгээ анхааралтай сайн үзсэн үү? Тэгвэл томуугаас хэрхэн урьдчилан сэргийлэх энгийн аргатай танилцаарай. Бид томууг тусчил байдаг, эдгэжил байдаг өвчин гэж ойлгох нь олонтой. Гэхдээ олон удаа томуу тусчид дур мэдэн эмчлэх нь амьсгалын замын эрхнийг гэмтээдэг. Томуугаас хэрхэн сэргийлэх вэ? Сэргийлэх аргууд тун энгийн. Гараа ойрхон самдаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэж занших, хангалттай шингэн уух, хүнсэндээ цэ амин дэмээр баялаг жимс ногоо хэрэглэх, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж агааржуулах, хаалганы бариулаа тогтмол бариулах, дасгал хөдөлгөөн хийх, амны хаалт хэрэглэх, сайн унтаж амрах, томуугийн давтаажуулалт нь хамрагдаг. Эдгээр энгийн аргууд томуугаас сэргийлэхэд тустай. Хүүхдүүдээ Мэндэ найз нь та нарт зөвлөмж хүргүүлсэн байна. Та нар Мэндэ найзынхаа зөвлөмжийг анхааралтай сайн сонсож үзээрэй. Сайн байцгаана уу найзуудаа? Намайг Мэндэ гэдэг. Би өнөөдөр та нарт шинэ коронавирусын халдвар болон ханиад томуугаас өөрсдийгөө яаж хамгаалах тухай хэлж өгье. Манайх өдөр бүр гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Би ч гэсэн аав ээжтэйгээ хамт тоглоомнуудаа соодтой эсвэл давстай усаар угааж цэвэрлэж байгаа шүү. Тоглоомоо угааж цэвэрлэх нь олон төрлийн халдвар төвчнөөс сэргийлдэг юм байна лээ. Би ээж аавынхаа хэлснээр хоолоо сайн идэж, бүлийн ус, шингийн юм байн ууж байгаа. Та нар ч гэсэн хоолоо сайн идэж, бүлийн ус, шингийн юм сайн ууж байгаарай. Би бас зурагтын хичээлээ үзэж давтаад орой эртхэн унтаж амарч байгаа. Эрт унтаж амархад хүүхэд бидний дархлаа сайжирдаг шүү. Найзуудаа миний хэлснийг аав ээж, ах дүү, найз нартаа дамжуулаарай. 8 настай эмэгтэй хүүхэд 1 хоногт ойролцоогоор 2 литр ус уух хэрэгтэй. Тэгвэл эрэгтэй хүүхэд дунджаар 2 литр 500 г ус уух хэрэгтэй байх нэ. Хүүхдүүд та нар уух ёстой шингэн зүйлээ аягаар хэмжвэл эмэгтэй хүүхэд өдөртөө 4 стакан ус уух хэрэгтэй байх нь. Эрэгтэй хүүхэд 5 аяг ус уух хэрэгтэй байх нэ.
Тэгвэл халуун бүлээн шингэн зүйл уснаар эрүүл мэндэд чухал ач холбогдолтой шүү. Дээр нь нэмж зөвлөхөд хүүхдүүд та нар сайн унтаж амарч байгаарай. Сургуулийн насны хүүхэд заавал 9-өөс 12 цаг унтах ёстой байх нэ. Мөн идэвхтэй дасгал хөдөлгөөнийг өдөрт 1 цагаас багагүй хугацаанд хийж хэвшээрэй. Гэрийн даалгаварт өөрийгөө хамгаалах, өөрийгөө чирэгжүүлэх дүрмийг зохиогоорой. Зохиосон дүрмээ гэр бүлийнхэн гишүүдтэй ярилцаарай. Эрүүл бид саруул ухаан оршин гэдэг шүү дээ. Өөрийгөө томуу тус өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдэд баярлалаа.